Johan явлаа ташуура. Тавилоо. Жаа. Одоо навалчна татаарта дайн гарсан учраас тэнтэр алтан улстай тэмцэлсний хүрээнд эдгээр залуучууд нь олширч өвгөрүүд нь өнгөрцгөөсөн дөө. Эм учраас жамууха татаарта нийцэж чаддаж байгаа юм. Үе үсэрч тийм үү? 12 үе үсэрч гэрээлнэ гэдэг хэцүү байдаг юм аа. Үе дотроо нөхөрлөн гэрээлнэ гэдэг хялбар байдаг юм. Чиг учраас жамуухын насанд нь ойр яг 12 жил дотроо залуу удирдагч нар байгаа учраас зам жишгэн ижилсэж байгаа учраас нийцэж дийлвэ. Харин горлос ойр төмөд баргуучм төхөмлөөр настангууд өндөртэй. Сэрэмжлэл өндөртэй болох учраас нийцэл гэдэг чинь жамуухад үүсэхгүй шүү дээ. Мохож байна уу? Тэд нар гэрээлж дийлээд энэ жамууха нэр төдийхэнд нь хүч дээлэгч хэлсэнд өтгсөн сорионд нь үүлэндээ шамдуулж дийлэхгүй юм а. Иймээсэл өвгдийг нь сүйрүүлэх өөдхөө ажилла цаашаа хийж л байгаа юм л да. Тэгж байж л тэд төвд алаавал нэгдэж тулгаргаар wel төрчж дийлнэ. Сулаар дуудаас тэмүүчм бүлээний зүудэж бүлээнэ ойртуулсан учраас цөөн хідэн сэцэдтэй цөөхөн хідэн зөвлөгтэй өгчтүүдтэй байгаа бол жамуухтай харьцуулбал тэмүүчин жаргалтай хүн байхгүй юу? Иймтэйсэл үрсийг хэмлээд байдаг өөдүү хүмүүсийг ардын зүгт нь хүртэл хаддан гэрт нь аваачсан дээр байдаг юм. Тэмэдхүү ташуура. Хорин настай архичин 40 настай архичин хоёрын хэн нь хэцүү вэ? 40 настай 60 настай хоёрын хэн нь хэцүү? 60 настай 80 настай хоёрын хэн нь хэцүү вэ? Бүх архичид ижилгүй шүү. Иймээсээ өндөр настай өөдгөө явдалтнууд сайн гэж юр байдаггүй юм. Эмэс тамтай энэ цаг бол ивэгтцэн тэтгэр гэдэг насны хязгаартай. Иймээс чиг залуу үедээ боломж олгож залхаг үүдүүдээс амиа сэргийлж дийлдэг юм танаа цагийнхан. Манай үед чинь тэтгэргээд тэнхэл талбнаас амултардаггүй архаг үүдүүдийн аимшигтай цаг үе. Манай цаг үеийн өвгдүүд бол айхтар үххэн гэж байхгүй. Яаж ч байсан дийлэхгүй. Би ч үхшгүй байсан шүү.
Санаа нь шиг даадай. Яаж байсан ч үхгүй манна цагт өвчүүл бол тэр дайн самуутын тэрэн цагт чар далан хаврыг цоохно гэдэг чинь ямар их өмхий санаа тавьж амьд үлдвэ. Тэгээд өмхийрсэн ноён хориглыг гэтэлж давдаг. Тэр өмхийрсэн ноёныг гэтэлж давдаг залуунаас байхгүй. Бүхий насаараа амьд явах хугацаанд нь боолчлогдно. Тэр хөгшчүүд байгаа цагт. За тэгээд оюун санааны эзэрхийлэлд тэр л өмхий шиг залуучууд боож код байдаг нь хувьсгал гэдэг нь болохгүй л явдал шүү дээ. Иймээс би өвгөрүүдийг үнэндээ зүхээд байгаа шалтгаан танаа цаг үе шиг тэтгэрт гаргана гэж байхгүй тэтгэмж өгөөд термо ядруудыг зайлуулах ухаанаа олоогүй дээ тэр шүү дээ. Ухах нь эрч галтай хүмүүсийн гай болж эзэрхийлж суудаг тийм зөвлөл нэртэй залгийн өвөгчүүл. Дугуй ширээний төлөгчд арх сархтаар амьдрал товлогсод хэрэггүй юм шүү дээ. Бэлчэгэнд нь өөр орсон учраас л өн зэрэгцээг үдсэн ядаад байгаа юм. Иймээс ч нүүдэлчин түмний дээлдгөрөөсийн талбар тай бүхэнд л өндөр насны ангууч болж байгаа юм. Энэ нь сүултээ илчлэгдэвч энэ агаач уу гэдэг нь нэгэнтэй таргуудаа гэдэг хааны албат бус юм хойно. Тэр чинь хичнээн гүр хаанаа өргөмжлөө ч гэсэн зарлтлаа. Төмөнд зарлтлаа жилийн хугацаа давуулж байгаа. Энэ хэн ганцхан жилийн хугацаанд л ирэх барих залуучуудад зөвлөж суух цэнгэрийн тоог л буулгахыг хичээлээ. Иймээс л бүх ард түмэн агаачуг алуурчнаар нь мэддэг болчихсон юм. Энтэй Тэмүүчин жамуухан эсрэгээ 60 гарнуудтай ил байдал жаргаж суусан биз. Довтолноо гэдгийг нь мэдээд л элд мисийг нь хайгаад л эрх махнараасаа зөвлөлтөөд л маныг тавхыг сэтгэсэн бизээ. Өмхий өвчүүдээр зөвлүүлээд л өөрөөс нь давчна гэж сэтгэхэд л өөсийн ах нараасаа зөвлөөд сууж байсан биз. Харин би бол эсэргээр жамуухыг хувьсгалж болгох гээд зөнгөртөн тулалдаж дотоод дайныг хийж байсан учраас л цус танхүү юм шүү дээ. Өөрөөр хэлбэл эв барилдсан бүхий л отогт орох хэрэгтэй. Энтэй ард нь байна уу? Эсвэл ахс нь байна уу? 60 хавартаас дээшээ байгаа бүхэнтэйг өөхөн хатандаа өвдгөөд ирлээ гэдгийг л гуйж явсан юм. Гуйлагчилсан юм. Ухах нь Энгчэл 20 настан 30 настангуудаа төртөө атгуулахгүй бол 40 настангууд хүртэл хэрэг цайгүй байлаа да. Тийм ээ. Өөрөөр хэлбэл улбаанд нэвширчихсэн байсан юм.
Чи энэ улбаанд нэвтрэн гэдгийг нэвшин гэдгийг юу болохыг мэдв үү? Ташуураа. Хохирогчийг хохироодог танаа нийгмийн жишг нь улбаанд нэвшрэх үзэгдэл шүү дээ. Энэ танаа цагт байдаг үед. Чаанги. За танаа цагаар ярив. Буддын шашнаа социализмоос ардчил руу гэр 3 их соёлын довтлогонд танаа үе орж байгаа. Тийм биз? Энийг залуучууд хийж байгаа биз? Гэтэл энэ дээр нэвширсэн үзэл нь юу гэж? Эмсэн алцах нь бол өөсөө буруутай гэдгийг шүү дээ. Хүчирхийлэгч нь биш, алцхансагт нь буруутай болдог. Хохирогчийг оролдог сэтгэх үед хүлэгдэж байгаа нэвшрэлч нь шүү дээ. Ухаж байна уу? За тэгвэл энийг залуучууд мэдээд бие биенээ зүхдэг гэж юу? Эсвэл янхаар нэг үгний дуугаар тийм байна гэж сэрдэг гэж юу? Ухах нь уу? Тэр залуухан охины сэтгнэх богинохон бошин зийг өмсөж болгоомжгүй алхасныг хэн зүхэж байгаа юм? Ичил тэр залуухан охтууд нь үү? Эсвэл эмгэн өвгнүүд үү? Энэ чинь нэвшрэх үзэгдэл байхгүй юу? Ухаж байна. Тэд чинь өөсийн зүв гэж бодсноо залуучуудад тулгаж хохирогчдын тоог хохирогчоор нэмж байдаг. Энэ амьдралыг тоомжиргүй болгож өөсийгөө өмөөрөх гэсэн сэтгэл нь өөрийнхөө бурууг нуух гэсэн санаа нь нийгмээ нэвшрээж байдаг юм. Эмтэс өтгөс амаа нэртэй өөрийгөө өмөөрөх хоолой тойд нүгэлтэнгүүд юм шүү дээ. Үгээр хороогсод байдаг юм ухах нь. Салчахсан эмгэн л сал гэдэг үгийг зөрөх тойлдог юм шүү дээ. Санчиндаа байхгүй тэр буурал үсснийг залуу насны шаналл дээр охиноо эрд мордох нь чадваргүйгээр өсгөж байгаа шүү дээ. Харин энэ оронд өнчин тэнгэртэд байгаад өнөөхөн өөрөөрөө өссөн бол эртээ байж чадах уу? Ойлгож байна уу? Энэ нийгмийн нэвшрэх үзэгдэл. Энэ алдаатай хүмүүс чинь насан өтлийг үздэг үсттэй. Тэрийг тийм өөртөө өршөөж үрдээч засаглаж чадахгүй да нэвшрээд байгаа юм. Ухаж байна уу? Залуухан наснда нэг багаан болгодог залуутай сархатны соёлгүй залуутай ханилснаа бүх ирчүүдийн буруу болгож жичиж
Ахиж ханлах чадваргүйгээ арчаагүйгээр ойрлож охиндоо сургаж байгаа нь хэвэн юм бай. Нөгөө нэвшрэх үзэгдэлтэй эмгэн чинь залуу насны алдаагаа засаж чадаагүйгээр өвлүүлж байгаа босов. Эндээсээ л охирогч ороовлтээд байгаа юм. Ухахна. Эцэгтэй зодуулж үзээгүй. Таймал ирэх амтан үрээ зоддог эцэг болж өссөж байгаа бид. Энэ үрээ зодсон түүхтээс нь өнхаагүй өөрийгөө өрөвдөгч хүмүүн төрж байгаа бид. Гэтэл хайр даахгүй тэрэн хүүн хаанаас гэмтсэн юм. Нийгмийн хаанаас гэмтээд байгаа юм. Нийгмийн буруу зүвийг шүүж байгаа өтгсөн бодлоос сэвтэж байгаа босов. Иймээсэл би өөрийнхөө цагийн хувьсгалыг бүтээхийн тулд тэтгэвртэй гараад тэрчилдэг тийм төрийг байгуулаагүй учраас өөхөө өмхэд өндөр хаднаасаа үсрээ гэдгийг л хийгээд байгаа юм шүү дээ. Ухаж байна уу? Ташуура. Чи 12-оос бага дүүдээ хизээж бити зүйл. Үе дотроо л бай. 12-оос бага чиний наснаас ингээ доошоогоо 12. Тэр дотор чиний амьдрал жишг болж чадна. Тэрнээс доош чи юу заах гэж байна? Чиний хүүхэд чи хүндээ заана эцэд. Тэнд чи амьдралыг зааж бурууг зөвдөх эрхгүй. Зөвлөх эрхгүй. Тэгээд үе дотроо бай гэд байгаа. Тийм үү? Чи бод охтын сэвийг хэн бууцарлаж бүтээдэг юм? 40 хавартай амтан 20 хавартан өвөртөлж буруу ёсыг сургадаг үст. Ухаж байна уу? Тэгвэл тэгж сэвтсэн тэр охин чинь найздаа хэлнэ. Найздаа хэлнэ. Ингээд л нийгмийн үзэгдэл шарилжаараа хучигддаг. Нэвширдэг. Ухаж байна уу? Өөрийн хүүхдийг эрхэм нандин гэд өрөөлийн хүүхдийг яргалж суудаг. Миний хүүхдийг чиний хүүхэд зодлоо гэхдээ хүний хүүхдийн хоорондын эвлэрлийг устгаж байдаг юм а. Ухаж байна уу? Хүүхдүүд өөсөө зодолдоод эвлэх тэр ертөнцийн жамдан даатгахгүй. Өмөрчин ночиж өмөлцөж байхдаа хүн хүнээ дээрлэх тэр соёлыг бүтээж байдаг юм. Ухах нь эмээсэн чамууха илүү олон настанда илүү олон тогтсон амьдралтай төлөвшсөн соёлтой газар гүр хаан болж байгаа учраас эртэнгүүд ховор өтгсөн гэрээн дээр бойдсон жанжин шүү дээ. Тэгээд юу хийгээд энэ гэрээ боломжит болмогц тэдний толгойг нь тастаж чамууха та ойролцоо 12 ах эсвэл 12 дүү жанжтыг нь үлдээгээд бусдыг нь бүгдийг нь
доотхыг нь өссөн гэж итгээд дээдхийг нь хуснаа гэж дайраад байгаа. Нэг ийм л тэнэг өвгөн байна да гин агаач өвгөн. Яаж хүн нийгмээс өвтөйдөг юм бэ? Алдаа гаргаж нийгмээс өвтөйдөг юм. Эсвэл ариуны ташуураар сэвтээгээд байгаа юм уу? Алдаагаа ариусгах гэж ядангчлахдаа аюулаас сэргийлж байна гэдэг мухардалда аимшиггүй харгислыг хүн хийж чаддаг учраас бүрэн боловсроогүй алдааны бодлогод нийгэм сэвтдэг юм. Нийгэм сэвтдэг учраас тийм үү? Өршөөлгүй ертөнц нь өөрөө боожчихдаг учраас хохирогчоос хохирогч төрдөг. Нэвширсэн нийгэм боожоод байдаг юм шүү дээ. Ташуура. Энийг л таслан зогсоохын тулд буруу зөвийг ялгаж байгаа. Болгоомжгүй тэр бодол дээр суу цэцэн нь биш бол бусд нь үхчих хэрэгтэй байдаг юм аа. Яасан тэтгэврт гарахыг сэтгэж чадаагүй. Энэ миний л бодол юм шүү. Та нар харин онцгсон. Тэр тэтгэврийн насыг 50 наснаас дээшээг ерөөсөө байлгаж болохгүй шүү. 50 хүрээд чээж тэр бусдан ч тэр залуучуудаа ажиллаа өгөөд тэтгэвртэй гарч сур. Тэтгэвртэй гарах танхилгүй бол яана гэж элэлүү. Өөхөө залгаад үх. Үгүй бол гадаадд очиж жарг гэж хэлье. Хатуухан байна. Хатан абба. Тэр 27 дайч тийж. Тэр савжид магч өөрийн насныхнаас чамаа хамгаалуул гэж бэлдээд байгаа босуу. Ташуура. Чамаа тэр сэгсгэр шар нэрттайсэн өөхсийн үеийнхнээс хамгаалах 35 учраас л бэлдээд байгаа босуу. Тэр савжид мачин тавьж байгаа. Манай үеийнхээ наашра хичээлээ сурья гэд лаавдяагээд байгаа босуу. Тэр их сайн өөр шүү.